Нөгөө өстө ганц охины минь айлын хүүхд зодсон байна. Хэн зодж байгаа миний хүүхдийг ангихан багштай яриач. Хөөе, бид нар одоо хүүхдээ хүнд зодуулах гэж 10 жилийн сургуульд өгдөг гэж бодоод байгаа юм уу? Одоо ямар айлын хүүхдэд зодуулах гэж тэр чи өсгөж хүмүүжүүлсэн биш тийм биз дээ. Бизнес нэг ширхэг унсан байж үлдэх юм бол заяа би өстө хөл хүрэх газараа хүртэл явна шүү заяа. Чам тэр таньдаг нөгөө цагдаа сэргийлэх юу генерал минерал бүгднээтэй яар. Батах руу ирэх үү, Доржаах руу ирэх үү, хин рүү ирэх үү? Би чамд хэлсэн шүү дээ. Орой өдөрч гадуур тэнээд энэ уц шүрмсээ авахгүй алга болоод энэ хүүхдийн анхаарал тавиач гэж би чамд зөндөө хэлсэн шүү дээ. Хин миний хүүхдийг хаанхын хиний хүүхэд болоод миний хүүхдийг өнөөдөр зодож дэрлэж тэгж дарамтлж байгаа. Одоо хэл ам хий сургууль дээр нь очиод өстө бөө юм болох тэр зодсон хүүхдүүдийг бүгднийг гаргаж ирээд нэг нэгээр нь алгаддаг юм уу яа гэх бүгдэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Тийм биз дээ. Тэг хамт явъя. Чи босол доо. Гарыг явъя. Го хамт явъя. Охин чи ангийнхаа хүүхдүүдэд зодуулчих. Өдөг яг зодуулсан юм уу, зодсон юм уу мэдэхгүй үстэй. Өөрийнхөө өмөрөөл өрөөлийн хүүхдийг буруутгаад байвал юу болох юм болж байна. За тэгвэл тэнд байсан бүх хүүхдүүдийн эцэг эхтэй уулзъя. Багштай нь уулзъя. Тэгээд яг анх энэ хэрэг болох шалтгааныг олъё. За энэ янз бүрийн авир гаргаад байгаа элдв зүйлд уруу татаж нэгнийгээ уруу татаад байгаа энэ хүүхдүүдийг бүгдээр нь сэтгэл зүйн эмчилгээнд хамруулъя. Ер нь чип тойрын буруу байхгүй юу? Хүүхдтэй анхаарал тавихгүй байна. Хаана юу хийж байгааг нь анхаарахгүй байна. Хоёулаа жишээ нь утсан дээр юу үзэж харж байгааг нь мэдэхгүй. Хэнийг дуурайгаад байгаа, хинээс үлгэр дуурайлт аваад байгаа. Энэ дээр нь хяналт тавих хэрэгтэй байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ ярилцдаг те яаж гэж асуудаг. Буруу зөвийг мэддэг тийм байхгүй бол ерөөсө болохгүй шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр заавал энэ асуудлыг өөртөө нь ярьж ээж, өрөөл бусдад нь хэлэлцэж лавчрын алах байх гэж би бодож байна. Хүүхдээ чи сургуулиас ярьсан. Олоолаа нийлээд хүн зодцсон гэж чинь багш нэрлээ. Тэр 5 цаас авах гэж байгаа арга чирхан лимбогоос. Эртхэн шиг тэр мөрийн нөгөөдгөөс халуул яадаг юм те. Төвхтэй энэ зүгээр. Хүүхдийн ааш хөдлөгчиж өөрсдөө зодуулчаад одоо нэхэл дагуул хийгээд эцэг их нь гомдол гаргаад бүү юм болоод байгаа сурагтай байна. Ер нь бол муусаа юмнуудыг өөрсдөөсөө л болж байгаа шүү дээ. Тэгэл ардталтан тэгэл дараа нь гомдолж ирэгдэл гаргаал. Одоо бүр өөр үнэтэй хувийн сургуульд оруулмаар юм байна. Хүүхдээ чинь дээрлэхэд авах болтой машин дэргээс сольж бүр томруулмаар юм байна. Тэгөө тэгсэн дээр. Хүүхд ч одоо хүнд зодуулчлаа гэл гоншигноод ах яасан төвхтэй юм бэ? Тэг яг хөштэй өөрөө өчрөө олно шүү дээ. Тэгээд муудалцчил байдаг, сайжилчил байдаг, эвлэрчил байдаг. 15 6 хүүхдүүд юугаа мэдчих хоорондоо зодтолдгийг. Сайхан хэрэлдэж танилцал тэгэл ард нь сайхан найзууд болцсон явж идэг үстэй. Бидний үед болсон амар хэл шүү дээ. Шамбалтын байлдаа ингэж тавигдлахаа гэж болов нүлгээл. Тэстэ нөгөө тусаа гартал тэмрэлдэг л байсан. Одоо энэ хүүхдүүд бас их сурчин болсон байхгүй. Харчилгаатай юм уу? Энэ одоо хүүхдүүд чи эмзэг болцсон юм уу? Хаашаа ч одоо үг даад сурах хэрэгтэй, шанаа даажууд сурах хэрэгтэй гэл бид нар чи тэгж л хүмүүжүүлээ үстэй тийм үстэй. Багштай ч тусаа гартал зодуулчаал. Талхиастаа гөрдрүү болтол угасгатуулж явж л байсан шүү дээ. Битээ маялаад уйлаад сүржигнэд маялаад айл гэлээ өөр юу гэх вэ? Тарих толгоон зүг хөрөл тэгэл одоо дүүрч